Сайн байна уу ингээд наваг Сүхбаатарын баасан дэлгэр гэдэг Сэлбэрийн урлагийг болохоор ер нь 3-4 дэх ангиас ер нь хийж сурч эхэлчихсэн. Орчуудын хэсэг компаниг 2012 онд хөөсгөн байгуулад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ би чинь багадаа уусаа Монгол зураг зурдаг байсан байхгүй. Монгол зураг хослуулаад одоо ингэ Сэлбэр дээр өнгө ялгарлыг нь гаргаад өгч байгаа. Манай өвөөгийн аавын аав нь дандаа гангийн дарахчууд байсан байхгүй. Одоо гангийн дархан гэдэг чинь хэр баргийн хүн гэдэг байхгүй. Мөнгө алтч нэг жоохон зөөлөн талтай байгаа шүү дээ. Ганцхан болохоор бүр хатуу төмөр. Тэрүүн дээр чинь дандаа юм сэлбэрлж гангийн дарах хүмүүс байсан байхгүй. Тэгээд өвөөгийн ааваас болохоор тэр ядам гэдэг хүчнээс болохоор алт мөнгөний дархан болол. Тэгэл тэрнээс хойш тэгэл мод руу орцгоцсон. Манай нах зах нар алдсан дамаадаа. Хажуу тэм сэлбэр гэдэг хүмүүс байхгүйсэн бол сэлбэр олдох гэсэн юм гэж. Би тэгэл дөөрөө гал хийсээр авал. Жоохноос л юм сурцсан. Яг өөрөө толгойлол яг төрсөн дүүтэйгээ эхэлжсэн. Хамгийн анхны захиалагч нь Сэлбэртэй Монгол байл. Төрөлх юм бол одоо модоор хийж болох бүх юм байж шүү дээ. Гэхдээ ер нь Сэлбэргүй юм ихгүй дандаа Сэлбэртэй. Монгол гэрээ одоо тэгэл жижигээс нь том хүртэл. Тэгэл тавилганууд, сандал ширээ, авдар, ор, аспарины төгсөлтүүд өөрийгөө магтсан болох. Ер нь яг хэлэхэд бол тэр үед хийцээрээ ялгараад явжсэн л дээ. Хамгийн гол үзүүлэлт нь бол уусаал хийцэн шүү дээ. Тэр үед бол ер нь өрсөлдөгч бол ер нь ховор байсан. Одоо л зөндөө болцсон. Тэгээд бие биенээсээ суралцсан явдаг шүү дээ. Тэр шиг ингээ жоохон хөгжөө явцсан. Яг тэр үед бол айхтар ялгар хийцтэй газар бол байхгүй шээ. Техник технологи хөгжөөд ингээд гар эзэн юм шахагдана гэж хүмүүс ойлгодог байхгүй юу? Үгүй байхгүй юу ерөөдөө. Техник технологи хөгжих тусам гар эзэн юм чи улам үнцний хадгалж авч байгаа. Машин сэлбэрч одоо жишээлбэл иймэрхүү амар хурц юм шийдлүүд байхгүй байхгүй. Одоо энэ чинь дандаа нэг бүрчлэн гараар зурч хийж байгаа болохоор айгүй тийм амьдлаг харагддаг байхгүй ерөөдөө харагдцсан хүртэл тийм амьдлаг болоо явж байна. Тэр машин сэлбэрүүд болохоор зөв ингээд хааруулагч юм хэвэндээ авчих юм бүлцгэрдүү хурц ирмэхгүй тийм гардаг шүү. Ерөөсөө үн цэн нь бол тэрүүндээ л байгаа. Чи нэг ижил төстэй зургаар хийсэн гараар л хийж байгаа юм чи бүгд ондоо болж ирж шүү. Тэр ерөөс дахин татдаг шүү. Үн цэн нь бол тэр. Яг л нэг юм гаргана. За энийг 100% гэж бодлоо шүү дээ. Тэгээд ингээл нэг 50-60% ингээд дөөрөөгаад хулбарлаад ингээд хийдэг. Яагаад ингэж байгаа юм бэ гэнгүүт яасан дөөрөөгөө хийчих чадж байгаа юм дараа байхгүй шүү дээ. Богч. Тэр нөгөө би ингээд нөгөө бүх юунууд дээр ингээд нөгөө компанийн нэрийг тавиал, уцаа тавиал гэдэг чинь юм шүү дээ. Дугааргүй нэг зураг бол авчих юм бол тэрийг тавьчихна. Гэхдээ яг дөөрөө чигээд энэ дайнд очтол нь би дахиад нэг алхам уршаад тавьсан байна. Манайхан ч үндэсний үйлдвэрлэгч гэхээр л яагаад юмнууд нь ийм амар үнэтэй гэдэг юм бэ? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр л амар үнэтэй байх юм аа, маш их үнэтэй байх юм аа. Амар шуналтай маа ч гэдэг юм. Тийм юмнууд ярьж авч байгаа шүү дээ. Ерөнхийдөө одоо энэ гаднаас одоо ирээнээс ч юм уу урдаас ч юм орж ирж байгаа, гаднаас орж ирж байгаа юм чинь дандаа үйлдвэрийн аргаар одоо жишээлбэл ийм хээтэй тавилга орж ирлээ гэх чинь дандаа ийм үрдс шиг юм аа шахаад хугараад унахаараа дандаа үрдс шиг юмнууд байдаг байхгүй. Цавуудаа зүгээр хэвэндийгээл шахаад маш олон доогоор нь үйлдвэрлэж байгаа шүү дээ. Маш олон доогоор нь өдөрт хэдэн мянгаар нь үйлдвэрлэж байгаа болохоор тэр чинь угаасаа хямдхан л орж ирнэ шүү дээ. Тэгэхээр үн ойролцоо юмч байдаг л дээ. Тэгээд тэрний эдлгээний чанар амар байхгүй. Одоо нэг модон авдар их чинь л ерөнхийдөө маа ч үе ингээд хүүхд мөхтөө дамжуулаад өгдөг шүү дээ. Энэ авдар байлаа гэхт чинь энэ чинь за мод материалын үн гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр чинь лак будагны үннүүд гэж орж байна. Тэгээд дээрэс нь энийг ингээд дөрвөлжлээ тайрцаглаад одоо энэ моднууд чи бүгдийг ингээд нааж хавтаа болгож том банзаар зүгээр хийчихдэг байхгүй. Нааж хавтаа болгох энэ можааны бэлтгэцийн ажил нэгдүгээрт. Можааны бэлтгэц гараад ирэнгүүт зураг тавина. Зургийн ажил. Гараар сийлнэ. Өнгөлж зүлгэн ингээд дөрөв төхөв шат. Өнгөлөө зүлгэснийхаа дараа эн чинь дахиад Монгол зургийн ажил явж байгаа. Тавд ажиллана гэсэн үг шүү. Тэгээд лак будагны ажил. Нэг авдар ихтэл 6 хүний гараад дамжиж гарч ирнэ гэсэн үг шүү.
одоо хятадд ч юм уу үйлдвэрж байгаа шиг тийм олон мянгаараа гардггүй ч гэсэн доороо иж нэг 10 авдрыг ч юм уу ингэ зэрэг хийж хүмүүсийнхээ цалин тавих ч юм уу тодорхой хэмжээний ашигтай явж байгаа шүү. Одоо жишээлбэл би чинь дүүтэйгээ төрсөн дүүтэйгээ хоёлаа тэр анхны гэрийн захиалгыг хийж эхэлсэн байхгүй. Дүнгиж байгуулагдсан жилээ би чинь бүр нэг жоохон хүүхдээс нь болохоор дүнгижний 20 гарч байгаа хөлтэй байна шүү дээ. Их сургуулаад дүнгиж төгсөөд байж байна. Тэгээд ингээл олуулаад байх юм бол ингээл маш олуулаад байх юм бол амар ажилтдаг, гялс хурд явдаг гэж бодоод тэг чи буюу баг ингээ хоёр хэсэг газар түрээсэлцэн ажил юм байна. Тэгээ баг 15 6 7 8 заримдаа бүр 20 морин ч юм байна. Тийм олон хүмүүс ингээд ажиллалцаа. Тэгээд хитрхи олон хүмүүс ч нөгөө ингээд биеиндээ найд тийм ерөөсөө бүтээмж нь аягүй юм л дээ. Тэгээд тэр тэгчин бие бас аягүй үр ширэнд орох ч юм уу тиймэрхүү тойллууд бас зөндөл гарч ирсэн. Одоо нэг албан босоор бол нэг 10 гаруй л. Зундаа бол нэг 15 6 бол төгчнө. Ерөөсөө чадварын нарштай. Чадвар тэг сэтгэлтэй хүн байх юм бол тэгээд зүгээр дөртөө байсан ч сэтгэлтэй хүнийг сургаад авч ялдаг. Доороо ажил нэг нүдний уртаа ч юм уу зураг зурдчихдаг ч юм тиймэрхүү сэлбэр дээр сурч болно. Тэгээ манайхан ч жоохон юм сурч чадаад тэгэл дийлэнг гараа авч. Дийлэнг буцаал ирд юм л да. Одоо жишээлбэл нэг сая төгрөгийн цалин авдаг байлаа шүү дээ. Тэрийг ахиулахын тулд чинь өөрийнхөө ажлын бүтээмжийг үнцэнтэй болгохын тулд өөрийнхөө ажлын чанар дээр анхаарч иж цалингаа нэмүүлнэ шүү дээ. Дийлэнх салбарч эсрэгээр явдаг. Гялсан шиг хөнгөн шиг нэг хүний нүдэн дээр хийгээд дуусгасан юм шиг харагдуулаад тэгсэн мөртлөө аюу тийм өндөр цалинтай ажил хийх хүсдэг. Үнцнийг тогтоох ч бол өөрөө бас ажлын бүтээмж чинь чанартай байхаас ганцхан ийм мэддэг ч биш бус залуучтай л. Манай ингээд олон ажилтай байлаа гэж бодоход ажилгүй үйлдвэрүүдэд ингээд ганц нэг ажиллаа өгдөг байхгүй юу. Тэгэхэд за яг би тэдэнд авах хэрэгтэй шүү. Би ингээд цаанаас өөрөө хариуцаад авцсан. Би тэдэнд авах шүү. Тэдэн гэхэд гаргаад өөрөө гэхэд яг тэдэндээ манайхан юм бол гаргадаг юм байдаг. Одоо ч би 3 хүүхэдтэй шүү дээ. Эхнэр хүүхэдтэй тавлаа амьдарч байна. Манай эхнэр чинь Пагамд болом гэдэг бас байна тий. Бид хоёр чинь нэг нотгох л та. Хэрэглээ тал дээр ч харагдах байдал дээр ч үнцэнтэй. Тэгээд бас дээр нь чанар бас тэрүүн дээр л айгүйх анхаардаг юм байна. Тэгээд хамгийн гол нь мод сонголтын дээр байдаг юм. Дандаа хатаалгын үйлдвэрээс гайгүй модлох. Арай гэж сэтгэл зүгээ гаргаж баахан хийж ичил нөгөөт нь жоохон нойтон модож цураа онцолдог. Хөл оройчны чи хэдэн сараас тогтчих гэлээ. Яг жил болж шүү дээ. Тэр үед чинь нэг куб банз гэдэг чинь 4 метрийн орцтой нэг үсрэл нэг 12 ширхэг ирдэг байхгүй. Хамгийн инээдтэй нэрээс тэр 12 ширхэг банз чинь 450 за нэг 500 метр олдчихдаг байсан байхгүй. Одоо тэгсэн чинь 1,350,000 болчихж байгаа. Бараг 3 дахин өссөн юм шүү. Тэр банзыг ч одоо манайхаа шиг хилээр оруулж ирдэг шүү дээ. Тэгээ хилээр орж ирж байгаа бараануудаа барьцаад тийм яа сонирхолтой. Ашигч гэх юм уу? Тиймэрхүү одоо далимдуулдаг гэх юм уу? Зөвхөн энэ сэлэнг юунаас ачаад ирж байгаа модол хилээр орж ирж байгаа бараануудаа барьцаал 3 дахин нэмчихсэн гэж бас манай тийм мохоо ажиглах. Тэгээ үн нэмэгдээс аргагүй болчихж байгаа. Хүмүүс яагаад үнэ авчдаг юм байдаг гэдэг. Өөрөөсөө ингээд шууд чатаар орж ирээд шууд ч юм уу залгаад асуухгүй. Комментэнд орлоо яагаад үнэ авчдаг. Тэр яг үнэн тодорхой юмуд яг үнэ авчиж болно шүү дээ. Оруулж ирээд зарж байгаа юм. Манайч болохоор дандаа хийцнээсээ хэмжээнээс шалтгаалаад үнэн дандаа өөрчлөгдөж.
За эндээс би нэг 10 цент асуулмаар байна. 20 цент асуулмаар байна. 20 цент нэммээр нь хийцэн гоё болгомоор байна. Эсвэл мөнгөндөө тааруулаад хөнгөн сэлбэртэй мөнгөндөө тааруулаад хямдхан болгомоор байна. Яг тэрийг л дагах. Орчуудын хэлсаа гэдэг чинь болохоор манай өвөг эцгүүд байгаа шүү дээ. Тэр чинь яг нэг тийм айгүй өндөр хадан цохион айжгаар тойроод нутгалдаг байсан байгаа юм л та. Нутгалж байгаа хүмүүсийнхаа нэрээр нөгөө орчууд байрладаг газар урчуудынхан гэж яасаар нөгөө өндөр хэлсаагч нь дархчуудын хэлсаа гэж байсан байгаа юм. Тэгээ би компани яах гэсэн чинь нэг дархан гэдэг нэр нь давхцсан байхгүй. Тэгэхээр нь урчууд болоод орчууд байсан болж байгаа юм. Уг нь дархчуудын хэлсаа гэж авчихсан. Одоо 12 оноос хойш өдийг хүртэл бас зөндөө алдаа оноо. Заримдаа захиалгагүй үеч байна. Тиймэрхүү үед бол зөндөө л байсан л дээ. Тэгээ шантрахгүйгээр ерөөс ингээд тууштай яваад ирсэн болохоор тэрний үр дүн бас одоо бас гарч ирж байна л да. Манайхан ингээд оочр дараалалтай байсан ч гэсэн хамаагүй ингээд хэдэн сарын дараа ч авъя гэдэг юм ингээд захиалга төрүүлж өчөөд ингээд хүлээж идэг хүмүүс бас зөндөө. Цаашдын зорилгоудаа тэгээ ерөөхдөө аль болох олон монгол залуучуудыг ажлын байртай болгох. Хоёрдугаарт бол тэгэл аль болох энэ ижил юм хийж байгаа хүмүүсийн төрөнд л алах юм.